Ээлжийн амралтын мөнгийг ажилтны үндсэн цалингаас тооцож олгох нь хууль бус байдаг. За тухайн ажилтны нийт ажилласан жилийн дундаж цалин хөлсээр нэмэгдэл, мөн нэмэгдэл хөлсний нийлбэрээс амралтын мөнгийг бодож өгөх ёстой байдаг. За хэрвээ ажилтан амралтын мөнгөө буруу бодуулж дутуу мөнгө авсан бол асуудлаа маргаан таслах комиссоор шийдвэрлэх боломжтой гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байна. Ээлжийн амралтын цалинг тооцохдоо бол нэг маргаан үүсдэг асуудал нь бол үндсэн цалингаас тооцоод байдаг. Энэ бол бас буруу юм. Тэгээд нэмэгдэл хөлс болон дундад цалин хөлсний нийлбэрээс тооцох ёстой. Хэрвээ 15 хоног эхний 5 жил ажиллаж байгаа хүн 15 хоногийн үндсэн ээлжийн амралтанд эдлэх ёстой. Тэгэхээр зэрэг тухайн 6 сараас ажиллаж ээлжийн амралтын эрх нэгдэнэ. Тэгээ энэ хугацаанд бол хүн жилдээ нэг амрах ёстой. Тэгээ 6 сараас дээш хугацаанд бол яаж утгах вэ гэхээр зэрэг тухайн ажилласан хугацааны нийт цалин хөлсний нийлбэрийг нэмэгдэл хөлс үндсэн цалин орсон нийлбэрийг ажилласан өдөрт нь хуваагаад нэг өдрийн цалин хөлс гарна. Нэг өдрийн цалин хөлсийг 15 хоног амрах ёстой бол 15-аар үржүүлэх ёстой байдаг шүү. Ер нь бол маргааныг дотооддоо ихний ээлжин шийдвэрлэх ёстой. Хэрвээ шийдвэрлэж чадахгүй бол маргаан таслах комисс гэж байгууллагатаар байдаг. Тэгээ манай дүүргүүдээр эрхийн маргаан таслах хороо гэж ажиллаж байгаа мөн хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд дээр дүүргүүдийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байгаа. Тэнд гомдол гаргаж болно. Яагаад гэвэл зэрэг дундад цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэмэгдэл хөлс болон үний авч байгаа нийт цалин хөлсөө ажилласан хугацаанд хоног өдөртөө хуваагаад нэг өдрийн цалин гарангууд 15 хоног юм уу 20 хоног амрах ёстой бол тэрнгээрээ үржүүлж ээлжийн амралт тэгээ тэндээсээ татвар шимтгэлүүдээ аваад тэр хүний гар дээр очиж байгаа цалин бол тэгж очих ёстой болохоос биш ганцхан үндсэн цалингаас тооцоод ингэнэ гэдг нь болохоор зэрэг ажил олгогчтой ажилтнаа хохиролтоогоос гадна ерөөсөө тийм боломжгүй тэгээд энэ бол хуулийн бус дагуу ингэж ажилтныг хохироож ийн л гэж үзэх боломжтой.